Маш сайхан нөхрөлдөг хоёр найз байжээ. Нэг нь маш залтай, зоригтой, дайчин, их хөдөлгөөнтэй. Харин нөгөө найз нь маш гинэн шудраг, үг яриа зүйтэй нэгэн байв. Гэтэл нэгэн өдөр овжин залтай найз нь нөгөө найз дээр очиод өөрийнх нь хийж байсан ажил амжилтгүй болоод дампуурсан тухайгаа ярьж түүнээс мөнгө гуйжээ. Гэтэл цайлган найз нь түүний энэхүү байдлыг ойлгож хадгаламжинд байсан бүх мөнгөө түүнд гаргаж өглөө. Найз нь ч өгсөн мөнгийг нь авч ажлаа дахин шинээр эхлээд харин ч урдынхаас илүү ашигтай, амжилттай ажиллаж байлаа. Хэзээ хугацааны дараа өнөөх сэргэлэн найз нь ирээд түүний гэрлэхээр сүү тавьсан бүсгүй өөрт нь маш их таалагддаг талаараа хэлээд бүсгүйгээ өгөхийг гуйжээ. Залуу маш их гайхан юу ч гэж хэлэхээ мэдсэнгүй. Гэвч тэдний хооронд маш нандин үерхэл байсан учраас үгүй гэж хэлж чадсангүй хайртай бүсгүйгээ өглөө. Цаг хугацааны явцад гинэн сайхан сэтгэлд залуугийн ажил төрөл нь бүтлэх үйдэж сэтгэл санаагаар унан явдал хамгийн сайн найз нь санаанд нь орж түүнээс тусламж гуйхаар шийдсэн байна. Тэгээд найзынхаа ажлын газар дээр очиод өөрт тохиолдсон бүхнээ ярин найзаасаа ажил байгаа эсхийг асуужээ. Харамсалтай найз нь түүнийг ажилд авсангүй. Залуу сэтгэл санаагаар маш их унсан боловч энэ тухайга найздаа хэлээгүй юм. Нэгэн өдөр сайхан сэтгэл залуу гудамжаар явж байтал түүнтэй өвчтэй, настай хөгшин өвгөн тааралджээ. Өвгөн түүнд өвчтэй болсон ч мөнгөгүй учраа эм аваагүй тухайгаа ярихад залуу байсан мөнгөөрөө түүнд хэрэгтэй эмийг нь авч өгөн хүний ёсоор сайхан тусалсан гэж. Хэсэг хугацааны дараа өнөөх өвгөн нас барсан тухай олж сонсчээ. Үнэн дээр тэр өвгөн маш баян нэгэн байсан боловч нас барахтаа бүх хөрөнгөө сайхан сэтгэлд залууд өвлүүлэн үлдээжээ. Залуу одоо баян болж өөрийг нь гомдоосон найзынхаа ажлын урд маш тансаг гэмээр байшин худалдан аваад амьдарч эхэлсэн байна. Нэгэн өдөр залууг гэртээ байхад хаалганых нь хонх дуурахад тэр хаалгаа нээн хартал хөгшин ядарсан нэгэн эмгэн зогсож байхыг харлаа. Эмгэн залууд маш их өлсөж байгаагаа хэлээд хоол гуйхад залуу эмгэнийг гэртээ оруулж дайлжээ. Ярианаас нь түүнийг харж хандах хүнгүй гэдгийг олж мэдээд сайхан сэтгэлд залуу тэр эмгэнд "Эмээ, та манад надад туслаад бас хамт амьдраач дээ" гэхэд эмгэн ч эргэл зээгүүгээр зөвшөөрлөө. Ийхүү хамт амьдарсаар цаг хугацаач хурдан өнгөрлөө. Нэгэн өдөр эмгэн залууд хандан "Хүү минь, чи одоо өөртөө тохирсон сайхан охин олоод амьдралаа зохиогооч" гэхэд сайхан сэтгэлд залуу "Эмээ,
Одоохондоо надад хайртай охинч алгал байна. Цаг нь болохоор болох байлгүй дээ. Химэн хэлэхэд эмигийн хариудан Би чамд яг тохирох сайхан охин олсон байгаа. гээд түүнийг маш үзэгсэлэнтэй ээлдэг бүсгүйтэй танилцуулжээ. Тэд удалгүй гэрлэхээр болцгооч хормын урилга ах дүү найз нөхдөд дарав. Тэдний хормонд сайхан сэтгэлд залуу гомдоосон сайн найз нь ирсэн байв. Ингээд сайхан сэтгэлд залуу танхимд ирсэн олонд хандан найзтай гомдсон сэтгэлээ илэрхийлж. Надад маш сайн нэг найз байсан юм аа. Тэгтэл нэгэн өдөр түүний минь ажил бүтлгүйдсэн учраас намайг мөнгө зээлээч гэж ирэхэд нь би дотны найзтай туслахын тулд өөрт байсан бүх мөнгөө өгсөн юм. Дараа нь гэрлэхээр сүү тавьсан бүсгүй маань түүнд маш их таалагдсан тухай надад хэлсэн л дээ. Тэгээд би маш их гайхаж юу хэлэхээч мэдээгүй юм. Гэхдээ бид хоёрын хооронд маш бат бөх холбоо байсан учраас татгалзаж чадаагүй маа. Би түүнийг гомдоохыг хүсээгүй юм. Харин дараа нь би ажилласаа гарч хүнд байдалд орж найзынхаа үйлдвэр дээр очиод түүнээс надад хийх ажил байна уу гэдгийг би асуусан юм. Харамсалтай нь миний найз намайг ажилдаа бас аваагүй. Надад хэдий гомдмоор байсан чи би түүнд гомдоогүй л дээ. Учир нь бид бол одоо ч жинхэнэ сайн анд найзууд хэвээрээ гэж ийхүү ярихад сэргэлэн найз нь чангарагчийг аваад нэгэн цагт надад маш сайн найз байсан юм аа. Нэг удаа ажил хэрэг маань бүтлэхүйтэд би түүн дээр очиод мөнгө гуйсан юм. Харин найз минь надад бүх мөнгөө л гаргаж өгсөн дөө. Дараа нь би түүний сүйд бүсгүйг найзаасаа гуйсан юм. Өөрт нь хэцүү байсан чи надад өгсөн л дөө. Яг үнэндээ түүний сүйд бүсгүйг би гуйж явсан шалтгаан нь тэр хүүхэн үнэндээ найзд минь тохирох нэгэн байгаагүй маа. Тэр найз минь амьдралыг буснуулах нэгэн байсан гэдгийг би олж мэдсэн юм. Гэнэн найзыгаа би тэр эмэгтэйгээс ингэж хэл салгаж аварсан юм. Бас над дээр миний найз ажил нь бүтлгүйдсэн тухай хэлээд ажил гуугаад ирэхэд нь би бас л ажил олж өгөхийг хүсээгүй юм. Дээрээс нь тэр нэгэн өдөр түүнтэй таарлцсан хөвгшин бол миний аав байсан юм аа. Аав маань нас эцлэх төгсөн тул түүнийг хөрөнгөө надад биш харин намайг амжилтанд хүргэсэн найзд минь өвлүүлээсэ гэж би хүссэн юм. Бас гэрт нь ирсэн тэр эмгэн бол миний ээж байгаамаа. Найзыгаа эрүүлэнх байлхан халамжлуулахыг хүссэн юм л та. Тэгээд би ээжигээ явуулсан юм. Харин одоо найзтай маань гэрэлж байгаа энэ бүсгүй бол түүнд маш тохирох нэгэн учраас бас л танилцуулсан юм. Харин миний амьдрах хоногуд цөөхөн үлдсэнийг би найзаасаа мөнгө авах тэр үед л мэдсэн юм. Өнөөдөр би хормын бэлэг болгож өөрийнхөө компани найзынхаа нэр дээр шилжүүллээ. Сүүлд нь хэлэхэд анд минь ээжийг минь харж хандж яваарай гэж найз нь нулимс туслуулан хэлсэн юм.